Монгол улсад 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой хүнсний хувьсгал өрнөж байна. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч Ажигн компани нэгдэж ажиллахаа илэрхийллээ. За бидний энэ оргио дахианы махны нэг онцлог гэх юм бол энэ шинээрээ тийм ээ. Шинээрээ хэрэглэгчид хүрдэг мөн ямар нэгэн тийм өрсөлдөлтийг дэмжигч байцсгүй жишээлбэл гормоны өөрчлөлтгүй гэсэн үг тийм ээ. Ийм цэвэр экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээр бид бахархаж явдаг юм аа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн цаашаа хэрэгжүүлж буй хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр оргио дахиа компани үйлдвэрлэлийн байртай танилцж байна. За оргио дахиа компани бол 10 жилийн түүхтэй 200 хүнийг ажлын байраар хангаж байгаа. Жилдээ 1000 орчим тонн махыг дотоодын зах зээл дээр нийлүүлж байгаа ийм компани байна. Ажигн компани нь Израиль улсын техник технологиор тоноглогдсон махны чиглэлийн шууны аж ахуйн иж бүрэн цогцлбор үйлдвэрийг өөрийн 100% хөрөнгө оруулалтаагаар барьж байгуулсан. 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 200 хүнийг ажлын байраар хангаж байна. Ер нь бол энэ ерөнхийлөгчийн хүнсний талаарх бодлого хамгийн цаг үеийн асуудал тийм ээ. Өөрсдөө хүнсээ үйлдвэрлэх ёстой. Бид нар гаднаас ямар их хүнс үртэй хаана хадгалагдсан, юугаар хийсэн тийм ээ, юугаар тэжээгдсэн ийм бүтээгдэхүүн гэж байгаа мэдэхгүй биш. Өөрийнхөө эх орны үйлдвэрлэл эх орондоо үйлдвэрлэсэн тийм ээ. Эндээ ажиллах хүч бий болгосон, эндээ хөдөлмөр хүч шингэсэн ийм дотоодын бүтээгдэхүүнээр хэрэглэгчтэй хангах нь хамгийн зөв зүйтэй асуудлын нэг юм байна. Монгол улс жил бүр 16,000 орчим тонн дахианы мах импортоор авдаг бөгөөд энэ нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх тохиолдол ихэ. Харин дотооддоо үйлдвэрлэж бэлтгэсэн дахианы махаар хэрэглэгчдийг хангах нь хүнсний хувьсгалын нэг зорилт юм. Гэвч манай улсын анхдагч оргио брэнд нь жилд 1200 тонн дахианы мах бэлтгэж байгаа бөгөөд энэ хүчин чадлаа нэмэгдүүлэхэд төр засгийн дэмжлэг шаардлагатай байгааг хэлсэн юм а.